Дими чалчаа. Суур нь удах буслууга төгс яриа болоо. Хур мэдл нь альныг өгүүлэхийг хүссэн түүн буйзаа. Дими жалчаа үгний сэдвэн жишээлбэл алдартай, алдаргүй хааны тухай өгүүлэх нь бодтой суур болно. Хотол өдөөлт нь өгүүлэхийг хүсэх юм. Нисванис нь 3 хорын аль нэг болох л үйлдэх нь хаан цэрэг тэргүүтнийг ярих явдал бүлгөө. Бид мэтийн хургууд ч хийдээсээ гарч хөдөөлхийн цагт олуулаа нийлснээр засгийн газар хятад энэтхэг тэргүүтэн улсын тухай ам хилээ олохгүй ярьцгаадаг шүү дээ. Энэ нь дими чалчаа юм. Хэдийгээр дими чалчаа нь 10 хар нүглээс хамгийн хөнгөнд тооцогдох боловч хүмүүний насыг дими хоосон бардаг хамгийн дээд зэргийн арга юм. Алмаа үг нь хурал чуулганыг гулзгай үгийн чөтгөрөөр бузарладаг. Мөн түүгээр зогсохгүй ламнар нэг нэгнийхээ өрөөнд нийлснээр бүтэн өдрийг дими ярьснаар л өнгөрөөдөг юм. Тийм учраас жовужибэр олны дотор суухын цагт үгээ шинжлээрээ химээсэн мэт ганц хүнтэй байхаас янар үгээ хянамгаалах хэрэгтэй. Түүнчлэн үлгэр домог тууж тэрсүүдийн шаштрч дими чалчаа юм шүү дээ. Үнэн хэрэгтээ буруу харьцлаас бусад бие хилний 6 хар нүглийг үйлдэхэд бусдыг түүнд оруулдагч мөн өөрөө үүлийн мөрн болдог учиртай. Хомхоо сэтгэл. Суур нь бусдын эд хөрөнгө болоо. Жишээлбэл зах зээлийн газар явж байхдаа сэтгэл зохистой эд таваарыг үзснээр энэ адил нь надад байх аваас аштай юудаа хэмээн хүслийн хатгуураар хатгуулах мэт буйзаа. Хур мэдл нь хомхоо сэтгэлийн суур болно. Үүнд хотол өдөөлт үйл эцэст нь хомхоо сэтгэлийг агуулах буйзаа. Хотол өдөөлт нь энэ хийгээд тэр эд таваар минийх болоосоо хэмээх юм. Нисванис нь 3 хорын аль нэг болоо. Үйлдэл нь хүчтэй хатуу хомхоо сэтгэлээр өөрийнхөө болгож эзэмшихийг хүсэх юм. Эцэст нь хүчтэй хатуу хомхоо сэтгэлээр уг олсон эдийг өөрийнхөө болгох аргыг сөвөгчлөх ажээ. Түүгээр ч үл барам өөрийнхөө эд таваарт хомхоо сэтгэлийг төрүүлэгч бас бий. Бид бүхэн лагсын зах зээлийн газраар явахдаа буман хомхоо сэтгэлийг төрүүлдэг шүү дээ. Үүнийг бид чинь дурддаггүй биз дээ. Тиймэрхүү нөхцөл бид нар элбийн мөн чанартай эд таваар болвоос ямар ч шимгүй хэмээн санснаар ерөнхийг шүтэх шаардлагатай. Хорт сэтгэл. Суур нисванис тэргүүтэн нь урдын ширүүн үгтэй адил болоо. Хотол өдөөлт нь алах, зодох тэргүүтэн хорлол учруулах буюу бусдыг доройтох ахуул аштай юудаа хэмээн санах гэх мэт. Үйлдэл нь түүн дор хичээх буйзаа. Эцэст нь түүнийгээ хэрэгжүүлэхийг лавлан шийдэх амаа. Бид бүхэн амарлингуй дэлгэрүүлэх эрхэнд хураах хатуу үйлийг сайн хотол өдөөлтөөр шажин амьтны тусын тулд үйлдэхгүй бол хомхоо болон хорт сэтгэл тэргүүтэн болон одох гин бий учраас машид хянамгаалах хэрэгтэй. Буруу үзэл. Суур нь үүлийн өр удагтын 4 үнэн. Чухаг дээд 3 тэргүүтэн байгаа зүйлийг байхгүй хэмээх. Мөн байхгүй зүйлийг байгаа гэх нь буруу үзэл болоо. Тэгээд ч тэрсүүдийн гаммиг химээх арш бээр төрсөн охиндоо тачааснаар түүн лүгөө явуулдахыг хүсэж улмаар хойд урд төрөл байхгүй гэж үгүйсгэсэн. Буман бадагт гихч номыг туйрвжээ. Түүнчлэн тэрээр 60 муу үзлийг зохиосон юм. Хур мэдл нь үгүйсгэлийн утгыг үнэн хэмээн барих, хур мэдлээс бусд нь адил болоо. Үйлдэл нь үгүйсгэлийг туйрах ажээ. Эцэст нь байхгүй хэмээн лавлан шийдэх буйзаа. Энэхүү бодтой суурийг бид бүхэн барих нь бараг үгүй боловч буян муутай болон хилэнцгийн нөхдүүдийн эрхэнд орсноор нөлөөнд нь автах гин бий. Тиймээс дээрх 10 хар нүглийг сайтар танин барьснаар сэрэмжтэйгээр цээрлэх гэмээр анс ихтэй. Хүнд хөнгөний ялгамжаа. Үүнд 6 хэсэгтэй. Мөн чанарын үүднээс хүнд. Бие хилний 7 хар нүглээс амь таслахаас эхлүүлэн урд урдынх нь хүнд бөгөөд хойдох нь хөнгөн болоо. Түүний учир шалтгаан нь бусдад зовлон зүдгүүрийг учруулах их багын дарааллаар хүнд болдог. Үлгэрлвэс бид бүхэн нэг нэгнтэйгээ харилцан адилгүй байсан ч амь насаа юунаас ч илүү инхрийлэн хайрладаг билээ. Тийм учраас амь тасалах нь хулгай хийхээс бусдад зовлон учруулах тал дээр илүү юм аа. Харин сэтгэлийн хар нүглийн тухайд гэвэл урд урдын хөнгөн агаад хойдох нь хүнд юм. Санааны үүднээс хүнд. Санаа нь хүчтэй хатуу нисванисаар нүгэл үлдэх юм.
Хэдийгээр ширүүн үг адил нь мөн чанарын үүднээс хөнгөн боловч хүчтэй хатуу уурын эрхэнд хөгшин муу нохой хэмээн өгүүлэх нь хүнд болдог ажээ. Үйлдэлийн үүднээс хүнд ам таслахтаа элдвийн аргаар тарчлаан тамлаж алах мэт юм. Басгүй хорхоо шавжийг алахаас зааныг алах нь хүнд болоо. Яагаад гэвэл овор ихтэй амьтныг алах нь хүнд бөгөөд учир нь том биетэй амьтан илүү зовлон идэх юм аа. Зарим улс гүрэнд мэлхий дахиа хорхоо шавжийг амьдаар нь галд шарснаар алдаг буй за. Энэ нь мөн чанарын болон үйлдэлийн үүднээс хүндрэх болоо. Суурийн үүднээс хүндрэх. Лам багш бодисодва хувраг эцэг их тэргүүтэн ялгамжаатай орныг муухай ширүүн харах гэмээн хүнд хилэнц болмоо. Цаг үргэлж үйлдэхийн хүнд. Дими жалчааг цаг үргэлж үйлдэх тул хүнд болоо. Ерөндөг үгийн хүнд. Ганц ч болов буян үйлдэдгүй бодгалын үндэстэх хилэнц машид хүнд болоо. Тиймээс 6 хүртэл хүндийг бүрдүүлсэн байна. Бодисодвад ор ихэд ууралснаар үүнийг муухай хэл анхаарах. Амьтныг тамлаж тарчлаан алах ахвал мөн чанар болон үйлдэх хоёрын үүднээс хүндрэл үүсмүй. Тачаал шунлын сэтгэлээр дуулж бүжиглэх аваас зөвхөн санааны үүднээс хүндрэх аж. Түүнчлэн хилэнцийн цаг үргэлжид үйлддэг мөртөө ганц ч болов буян үйлдэдгүй яргачин хийгээд эцэг их тэргүүтэн дор хүчтэй хатуу ууралснаар тэднийгээ тарчлаан зовоож алах хоёрт 6 хүнд зургуулаа бүрдэх буй за. Бид бүхэн хөнгөн хилэнцтэй байхнаач цаг үргэлж нүглийг нэмснээр хүндрүүлдэг шүү дээ. Тэдгээрийн үрийг үзүүлэх. Үүнийг тайлбарлах нь тэдгээрийн үрийг үзүүлэх дор тийм боловсролын үр, уг цохилдуу үр, эзэмших үр 3 байна. Хэн нэгэн 10 хар нүглийн аль нэгийг үйлдэх гэмээн дээрх 3 үрийн оронд 4 үрийг амсах буй за. Учир нь уг цохилдуу үр нь 2 хуваагдах болоо. Амсалгын уг цохилдуу хийгээд үйлдэлийн уг цохилдуу 2 юм. Тэгээд их нүглэр тамд, дунд зэргийн нүглэр бэрдэд, бага зэргийн нүглэр адгуусан төрдөг ажээ. Ам таслахыг жиших химээвээс тийм боловсролын үрээр тамд төрж хизээ нэгэн цагт тамаас гитэлснээр хүмүүн болсон чиг амсалгын зохилдуу үрийн дагуу нас нь ахар бөгөөд өвчин эмгэг ихтэй болоход тэгвэл үйлдэлийн уг зохилдуу үрээр бага балчир наснаасаа эхлэн амьтан алах дуртай болох юм. Эзэмших үр нь гадна талын нөхцөл байдал болон савын ертөнцид гархаагаад идээ ундаа им тан тэргүүтэн хүч багтай болох аж. Бид бүхэн тамд төрснөөр бие маань гал юугаан ялгалгүй болж байгаад хүний төрлийг авахын цагт амьтан алах дуртай нэгэн болох ажгүй. Энэ нь маш муу юм шүү дээ. Яагаад гэвэл дахин ам таслахын залгамжаа үргэлжлэлээр муу заяанд шидэгдэх юм уу? Үр бүгдийн дундаас хамгийн үлзий бус нь уг зохилдуу үр юм. Учир юу гэмээвээс нүгэл үйлдүүлдэг тул түүнийг хорих хэрэгтэй. Харин буян үйлдэх уг зохилдуу үрийг ирүүлэх дор шамдах хэрэгтэй юм шүү. Одоо бид хулгай хийх тэргүүтэн үйлдсэн 9 хар нүглийг дараалан үзүүлэх болоо. Хулгайн амслах зохилдуу үр нь төгс идлэлээр хоосон хийгээд бусад лугаа эд таваараа хамтарч эзэмших. Уруу хурцлын үр нь нөхөд зарц боол ихнэр нь сахихгүй болно. Худал хэлхийн үр нь бусад тань итгэхгүй. Ховжийг хутгахын үр нь илгэн садан цөөн бөгөөд нөхөр боол тэргүүтнээс хаагцах. Ширүүн үгийн үр нь бусад таны тухай яруу бусыг өгүүлэх. Дими чалчаа үгний үр нь бусад тань хэлсний үгийг тоож үнэлэхгүй. Хомхой сэтгэлийн үр нь ажил хэрэг бүтэхгүй. Хорт сэтгэлийн үр нь таны эргэн тойрондох орчин чинь аимшигтай болох. Буруу үзлийн үр нь үнэн үзэл дор мунхаг болмоо. Зарим хилэнцтэн бээр урт настай ажил үйлсэнд бүтэмжтэй байдаг. Харин зарим номчингууд ахар настай, өвчин зовлонтой байдаг гэх мэт. Үүнд олон уг байдаг. Агаад ялангуяа урд насны үүлийн үр болоо. Бидэнд энэ насанд үл хүсэх зүйл гарахын цагт даруй өөр хийгээд өрөөлийн шалтгааныг нь эрэлзэн хайдаг шүү дээ. Энэ нь тийм биш бөгөөд урдын үүлийн үрээс шалтгааллах юм.
Үйлдэлийн уг зохилдуу үр нь энэ насанд бага балчир үеэсээ хулгай хийх зуршилтай хүн, урд насандаа хүний өгөөгүй авч байсны үр буйзаа. Зарим хүүхэд бусад хүүхдүүдэд хулгайн эрдмийг заадаг юм. Мөн тэр мэтийн хүүхдүүд хулгай хийх дуртай ажээ. Тиймээс бусад үйлдэлийн уг зохилдуу үрийг бусдад харьцуулан жишиж мэдхэд хялбар ажгүй. Хомхоо сэтгэл, хорт сэтгэл, буруу үзэл гурийн үйлдэлийн уг зохилдуу үр нь хүсэл тачаал, урим мунхгийн арвижуулдаг. Хулгайн эзэмших үрээс жимс ногоо цөөхөн, мөндөр ган зудаар байнга нэрвэгдэх сайл сүү өчүүхэн байх болоо. Буруу хурцлын үрээр шавар шавхай баас шээстэй бузар газар амьдрах. Худал хэлсний үрээр хуурамч башир хүмүүсээр дүүрсэн газар орших. Хов жив үйлдэсний үрээр овон товон бартаа ихтэй газар амьдрах. Ширүүн үгний үрээр хожуул өргөс ихтэй газар орших. Дэмий чалчаа үгний үрээр жимс ногооны үр нь цагтаа тогтохгүй мөртлөө цаг бус үед тогтох хомхоо сэтгэлийн үрээр хотол чуулган бүгд хомсдож одох. Хорт сэтгэлийн үрээр цэрэг дайн дэврэх. Өвчин хижиг дэлгэрсэн газар төрөх. Гурван үзлийн үрээр ус болон үнэтэй зүйлс нь хатаж гандан улмаар баларх болоо. Хэрвээ та бүхэн нүглийн үр хэрхэн гардаг ёсыг сонсож мэдсэн хэрнээ 10 хар нүглийг мэдсээр байж үйлдвээс нүдээ нээлттэй халил газар үсрэхлүгэ адил буйзаа. Газар хөрс ургамал сайн байсан ч өдгөө сайнгүй бөгөөд шимгүй болсон нь үүлээр үлдэгдсэн учиртай. Энэхүү сайн галвын ихэн үед газар хөрс уужим агаад хотол чуулгантай байсан ч айжамдаа хомсдсон учир гуу ганга жалах хоцолтой болсон ажгүй. Цагаан үүлийн үрийг санах. Үүнд хоёр хэсэгтэй. Цагаан үүлийн мөр бодтой. Хоёрт нь тэдгээрийн үрийг үзүүлэх нь болоо. Цагаан үүлийн мөр бодтой. Гагцхүү нүглийн үүлийн мөрийг эс үлдвээс цагаан үүлийн мөр болохгүй юм. Цагаан үүлийн мөрийг мөрдүүлэх дор 10 хар нүглийг танин барьснаар тэдгээрийн гим эрүүг үзэх бөгөөд үнэхээр боомдлолыг үлдэж улмаар боомдлолыг эцэст нь тултал төвчих сэтгэлийг агуулах хэрэгтэй. Тэгээд ч ам таслахыг төвчих, буйн нь суур санаа үйлдэл эцэс дөрвөөс бүрднэ. Үлгэрлээс хонь алахыг төвчих цагаан үүлийн мөрийг авч үзье. Хонь адил нь үүлийн суур болоо. Хонь алахын гим эрүүг үзснээр түүнийг алах нь зохистой юм байна, зохисгүй юм байна хэмээснээр ам таслахыг төвчих хүсэл төрөх нь хотол өдөөлт юм аа. Чингээд ам таслахыг төвчих шийдвэрийг хүчтэй хатуу төрүүлж гим эрүүг нь үзснээр алахыг үнэхээр төвчих болбоос энэ нь үйлдэл болно. Түүнийг огоот гүйцээснээр биений үйл бол хонь алахыг төвчих гэмээр цагаан үүлийн мөрийн эцэст бодтойгоор бүтэж байгаа нь тэр. Хулгай хийх хүслэн төрхийн цагт энэ эд хөрөнгө болвоос зовлон гутамшиг бүгдийн суур бөгөөд намайг муу заяанд унгах уг болох учраас ийм муу үйлийг үйлдэж болохгүй хэмээх нь хотол өдөөлт болоо. Ингэснээр түүнийг төвчхийг хичээх гэмээн тэр нь үйлдэл болмоо. Хулгай хийхийг төвчгээр лавлан шийдэх ахуул үүлийн мөр дор ажээ. Түүнчлэн буруу хурцл тэргүүтэн доорх нугуудыг ч харьцуулан жишээрээ. Тэдгээрийн үрийг үзүүлэх үүнд 3 хэсэгтэй. Тийм боловсролын үр. Тэгээд ч их буйнаар дүрсгүй тэнгэрт, дунд зэргийн буйнаар амармаг тэнгэрт, бага зэргийн буйнаар хүний төрлийг авах болоо. Уг зохилдуу үр. Үүнд 2 хэсэгтэй бөгөөд амслагын уг зохилдуу үр нь урт настай, төгс эдлэл ихтэй, эхнэр лүгээ зохилдсон, бусад хэлсэн үгийг нь тоодог, нөхөр лүгээ зохилдох тэргүүтэн мөн. Үйлдэлийн уг зохилдуу үр нь дээд төрлөختөн, хувилгаан тэргүүтэн зарим нь төрсөн цагаасаа магад гарахгүй хийгээд нэгүүлсэнгүй сэтгэлийг хүчтэй хатуугаар төрүүлдэг мэт. Эзэмших үр. Идээ ундаа им тан нь хүч ихтэй бөгөөд урдын 10 хар нүглийн эзэмших үрээс эсрэг тул
ойлгоход хялбар хэмээн зарлигласан буй за. Дашрамдч хүч төгс үүлийн үүднээс хураасан бөгөөд үзүүлэх үүнд 4 хэсэгтэй. Орны үүднээс хүч ихтэй. Игэл хүмүүс эцэг их гэлэн гэргитэн болон машид гарсан бодисод ба бурхан лам нугууд дор өглөг өгөх гэмээн урд урдынхаасаа хойдохоос нь хүчтэй ихтэй. 3 ертөнцийн амьтан бүгдийг шоронд оруулснаар нүдийг нь ухахаас бодисодваг хилаан харах нь хилэн цэгтэй болоо. Түүнчлэн 3 ертөнцийн амьтан бүгдийг шоронгоос сулж хараа оруулснаар бодисодва дор сүжиглэж улмаар алгаа хавсрах аваас тус эрдмийн үлэмж юм. Үлгэрлвээс амьтан алах ахуул унал гармуй. Харин хүн алах юм бол ялагдлын унал гарах боломой. Шүтээний үүднээс хүч ихтэй. Санваар хүртсэн хийгээд хүртээгүй хоёрын үйлдэх буян их. Багын хувьд асар их зөрүүтэй хэмээн судраас зарлигласан болоо. Түүнчлэн үйлдсэн нүглэн ч бас тэр адил юм аа. Гэргитэн хүн 10 хар нүглийг дураараа эдэлснээс машид гарсан хүн санварын өчүүхэн гим гаргах нь асар хүнд юм аа. Тийм учраас бодисодва болон тарны санваартай хүн хилэнц үлдэх нь туйлын хүнд ажгүй. Зарим нь санваар авах нь их хилэнц болох болно. Санваарыг авахгүй байх нь дээр химэдэгч тэр нь аштаас тийм биш шүү дээ. Бодисодвын явдалд орохугаас дурдвал өндөр язгуурын уг нь санваараас бусад үгүй хэмээн зарлигласан мэт хойдын хүмүүний шүтээнийг олохын тулд өдгөө санваар авснаар сахих хэрэгтэй. Хэрвээ санваар авахгүй зөвхөн өглөг төдийд шүтвээс адгуус лус адил болж төрөв. Хэрвээ та бүхэн санваар авах гэмээн буйны үргэлжлэл тасрахгүй шүү дээ. Хэрвээ та бүхэн санваар бусдыг ам авахул нүглийн үргэлжлэл тасрахгүй аж. Жишээлбэл яргачин хийгээд арх худалдаалагч эм хоёрын унтаж амархаас янар хилэнцийн үргэлжлэл нь тасралтгүй арвиж муу. Ам таслахын санваар авсан аваагүй хоёр хүн хамт амьдран суудаг гэж авч үзье. Хэдийгээр тэр хоёр хүн хамт амьдрах хугацаанд ам таслахгүй байсан ч санваар аваагүй хүний буйн нь арвичихгүй. Харин санваар хүрсэн хүний буйн нь өдөр бүр арвичих хамаа. Түүнчлэн санваар луга төгөлдөр увш гисэл гэлэн нүгүүд буйныг албаар бүтээх шаардлагагүйч адаглаад унтахаас янар дараалан 536 253 буйныг арвижуулдаг учиртай. Мөн тэр бүгдээс ч бодисодвын санваар төгөлдөр хүмүүн буйныг тоошгүй хэмжээнд арвижуулах бодисодын явдалд орохугаас дурдвал сахил санваар авснаар унтах буюу сэрэмжгүй байхнаач буйны хүч нь цаг үргэлжид тасралтгүй олноор огторгуу лугаа сацуу болоо хэмээн зарлигласан мэт. Тарны санваар төгөлдөр нэгний буйнч бас 100 мянган дахин арвижих буй за. Тиймээс санваар аль нэг нь ч аваагүй хүн бүр буйныг албаар бүтээхээс нааш хураахгүй. Тэгвэл санваар төгс хүний буян өдөр бүр зөндөө арвижих тул их хонжоотой зүйл юм. Энэ ч учраас оюун ухаан тааруу хүмүүс буруу атгагийг агуулах хэрэггүй шүү дээ. Гэргитнүүд ч нэг өдрийн санваар мацаг болон бодисодвын санваар дор хичээж үлдэх хэрэгтэй. Алдаа дор мөн чанарын алдаа хийгээд цаазын алдаа гэж хоёр бий. Эхнийх нь ялгамжаатай уг болсон бодтой хотол өдөөлт нь хилэнц буй за. Мөн чанарын ялгамжаатай нь өөрийн мөн чанар нь хилэнц бөгөөд нүгэл лүгээ өөрөө хамт нэгэн болсон болоо. Үрийн ялгамжаатай нь өөрийн мөн чанарын хувьас тийм боловсрол нь сэтгэлд зохисгүй үр гарч чадах юм. Санваар луга төгссөн төгсөөгүй хинч бай суурн бий ахвал алдал хилэнцийг үүсгэх ажгүй. Хоёр дахь нь Бурхны зарлагаас цааз сэлтэстэй харшилсан үйл түүтгэр мөн. Ялгамжаатай уг болсон хотол өдөөлт нь саармаг бодол болоо. Ялгамжаатай үр бол өөрийн мөн чанарын увдс тийм боловсрол сэтгэлд зохисгүй үр гарч чадах юм. Зөвхөн цаазын унлын
уг болсон хотол өдөөлт нь суртгаалыг басамжлах санаагаар нүгэл лүгэ барилдах ахуул цаазтай харшилсан унал хийгээд мөн чанарын алдаа унал хоёулаа гармуу. Гэвч саарамг хотол өдөөлттэйгээр цаазтай харшилсан уналыг гарахуул мөн чанарын алдаа хилэнц гарахгүй. Хэрвээ гэлэн хүн адгуусыг алах гэмээн амь тасалсны мөн чанарын алдаа хилэнц хийгээд адгуусыг алсан цаазын алдаа хилэнц хоёулаа гарахгүй за. Тэр адилын хилэнц хийгээд алдаа хоёр мөн чанарын үүднээс ялгаатай тул ерөндөг болсон дөрвөн хүчийг үйлдсэн ч үйлдээгүй арилгаж чадахгүй. Мөн чанарын үүднээс нэг унлыг жиж заслаар арилгаж чадмай. Хэрвээ унлаа жиж заслаар арилгаж үйлдсэн ч хилэнцийн ерөндөг болсон дөрвөн хүчээр эс намжлахуул арилахгүй. Ангид тонилохын санварыг хаанбал лоовын хуургуудаас хүртдэг тул хувраг буюу гэлэнгийн өмнө жиж заслыг үйлдэх хэрэгтэй. Мөн бодис одын санваартай харшилсан гмийг лам ялгуугдсан хөвгүүдийн өмнө хийгээд тарины санваар руугаа харшилсан гмийг хот мандлын чуулганы өмнө намжилснаар арилгах ёстой. Тийм учраас бид бүхэн дахил өргөснөөр чуулганыг хураах адилын буйнаар агуу ихээр үйлдээрээ. Адаглаад их хүлэгний нэг өдрийн санваарыг авч төгс сахих ахуул тус эрдэм ихтэй шүү. Бодитын үүднээс хүч ихтэй. Эд таварын өглөг өгснөөр номын өглөг өгөх нь хүчтэй юм аа. Түүнчлэн эд таварын өглөг өгснөөс бүтээлийн тахилыг өргөхүүл үлэмжийн буйныг хураах болоо. Санааны үүднээс хүч ихтэй. Бодийн сэтгэлээр үзүүлэхийн үүднээс дарихийг нэг удаа унших буюу нэгэн зул өргөсний буйн нь хүч ихтэй. Энэ нь бодийн сэтгэл үгүйгээр 100,000 зул өргөснөөс үлэмж юм аа. Энэхүү газрын хуваар нь буйныг эрхэмлэж үйлдэх ба нүглийг цээрлэх тухай довчлон үзүүлэх юм. Тийм учраас хэрхэн буйныг бүтээх тал дээр мэргэд бээр төвөг багтаагаар агуу их буйныг хурааж хилэнцгийг багасгах ёс буйг мэдэх хэрэгтэй ажээ. Нэгэн гэлэн бээр бодийн сэтгэлийг үзүүлснээр бэлтгэл ном адилыг үйлтгүүл шүтээн санаа орон бодтой үйлдэлд өрүүлээ бүрдэх тул хүч ихтэй болно. Басгүй шидэгдэх үйл болон гүйцээх үйл нь ялгамжаатай юм. Буйны шидэгдэх үйлээр сайн заяанд харин нүглийнхээ муу заяанд унахгүй за. Чингээд гүйцээх үйл нь магад үгүй агаад буйны шидэгдэх үйлээр шидэгдснээр гүйцээх үйл нь буйнаар гүйцээх хийгээд нүглээр гүйцээх хоёр. Мөн нүглийн шидэгдэх үйлээр шидэгдснээр гүйцээх үйл нь нүглээр гүйцэх хийгээд буйнаар гүйцэх хоёр бөгөөд нийт 4 зүйл байдаг. Хүрдэн орчуулагч хаанч юм уу эсвэл жаргалтай хүний төрөл нь хоёулаа буйны шидэгдэх үйлээр шидэгдэж гүйцээх үйл нь буйнаар гүйцээж байгаа юм. Хэдийгээр хүмүүн болсон ч зүдэг зовлонтой гуйрынчийн төрлийг авах нь буйны шидэгдэх үйлээр шидэгдсэн ч гүйцээх үйл нь нүглээр гүйцээж байгаа нь тэр. Там мэтийн төрлийг авах нь нүглийн шидэгдэх үйлээр шидэгдсэн нэр гүйцээх үйл нь нүглээр гүйцэж байгаа нь тэр. Тэгвэл далай лам болон банчин лам адилын хувилгаануудын хөлөг морь мэтийн төрөл нь нүглийн шидэгдэх үйлээр шидэгдсэн ч гүйцээх үйл нь буйны үйлээр гүйцээж байгаа нь аж. Басгүй бусдыг мэлхий хэмээн доромжилсны үрээр мэлхийн төрлийг 500 удаа авсан нь ганц үйлээр олон биеийг авч шидэгдэх үйл ажгүй. Түүнчлэн олон үйлээр нэг биеийг авах шидэгдэх үйл аас мөн амсах магадтай үйл хийгээд магад үгүй хураасан үйл хийгээд хураагаагүй үйл болон хурааж эс үйлдсэн үйл гэж байна. Амсах магадтай үйл нь ч үрийн амсалгын 3 цагтай билээ. Үзэх юмсын амсалга нь ялгамжаатай орон хийгээд санаагаар нь насанд хураасан үүлийн үрийг нь энэ насанд амсахгүй за. Төрлийн амсалга нь 2 төрлийн дараа амсах ажээ. Олон төрлийн дараа амсах амсалга нь 3 төрлийн дараагаас амсаж эхлэх бололтой. Эдгээрийн нарийн ширийн ёсыг их бод мөрийн зэрэг хийгээд баг бод мөрийн зэргээс мэдэж үлдээрээ. Үүлийн үрийн өвөрмөц санах.
Тэр мэд нүглийн үрийн амсалгаас айн жигээмширсээр 10 хар нүглийн сахилыг сахиж улмаар 10 цагаан буйныг бүтээгээрэй. Ингэснээр хойд төрөлдөө муу заяанд унахгүйгээр тэнгэр хүмүүн шүтээнийг олж чадах боловч нирван хийгээд хамгийн гайлагчийн тэр төдийхнөр бүтээж чадахгүй. Хэрвээ бид бүхэн 8 тийм боловсрол төгөлдөр ялгамжаатай өндөр язгуурын шүтээнийг олох гэвээс мөрийг дадуулахын газрын дөхөц бусад лугаа адилгүй болоо. Тийм учраас та бүхэн 8 эрдэм лугаа төгөлдөр шүтээнийг олох хэрэгтэй. Богд ламбээр өгүүлэхдээ мөрийн дээдийг бүтээх дор бэлэг чанар бүрдсэн шүтээнийг хэрвээ олохгүй бол газар мөрийн ахиц ирэхгүй шүү дээ. Тийм учраас түүнийг бүрдүүлэх уг дор шамдлаар суралцаарай хэмээн зарлиглжээ. Тиймээс үүн дор 3 агаад тийм боловсролын эрдэм, түүний үйлдэл, түүний угийг бүтээх 3 эрдэм болно. Тийм боловсролын эрдэм үүнд урт настай, үзэсгэлэнтэй бие галбартай, өндөр угсаа язгууртай, эрх баялаг ихтэй, ариун үгтэй, хүч чадал болон эрх мэдэл ихтэй, эрх үүстэй, бие хийгээд сэтгэлийн хүчлүгээ төгөлдөр 8 болоо. Тэгээд үлгэрлэгээс энэ ертөнц тариалангийн талбайд сайн ургац сайн чанарын үрээр гардагчлан бидний урдын төрлийн сайн үеийн хүчээр өдгөөгийн бие хотол чуулган тэргүүтэн гардаг нь хуурмаггүй шүү дээ. Зөвхөн энэ жилийн ургац төдийч бус хойд жил сайн ургацыг авахын тухайд хичээх хэрэгтэй. Түүнчлэн хойд төрөлдөө гэж юу байдаг юм бол доо хэмээн сониучрхан байх болон хойд төрлийг бодсноор айн жигээмширэх нь ямар ч тусгүй. Гагцхүү эглийн өндөр язгуурын төрлийг авах үгийг бүтээсэн ч ямар ч хэрэггүй. Харин бид чинь номыг бүтээж чадахуйц ялгамжаатай бие шүтээнийг олохын үгийг бүтээх ёстой. Түүгээрч барахгүй бид бүхэн урт нас сайхан дүрс тэргүүтэн тийм боловсролын 8 эрдэм төгөлдөр нэгийг олох хэрэгтэй. Түүний үйлдэл анхны эрдэм болох урт нас нь өөр хийгээд өрөөлийн тусын тулд буйныг өн удаан бүтээн баймайжин номын эцэст хүрэх болоо. Хоёрдугаар эрдэм болох гуайлаг үзэсгэлэнтэй бие галбар нь үдсэн төдийгөөр шав нарыг татах юм. Үүний жишээгээр бол жовужи гигийн буйзаа. 3 дугаар эрдэм болох өндөр угсаа язгуур нь өөрийн чинь тушаалыг бусад хүлээн авч улмаар дагах ажээ. 4 дугаар эрдэм болох эрх баялаг нь эхлээд амьтдыг эд таваараар эрхэндээ хурааснаар эцэст нь номоор боловсруулж үлдэх бөгөөд бусдын тусыг давлгаа ихээр үлдэж чадах амой. 5 дугаар эрдэм болох ариун үг нь бусад тань үгэнд итгэх болмоо. 6 дугаар эрдэм болох хүч чадал, эрх мэдэл их нь хааны зарлиг мэд юу тушаасан бүгдийг нь бусад зөрчилгүй даган бүтээх аж. 7 дугаар эрдэм болох эрх үүстэй нь олны дунд айхгүй бөгөөд аглагийн зилүүд газар ганцаараа оршихын цагт номыг бүтээх тэргүүтэн дор тотгор барчид цөөн болох ажгүй. 8 дугаар эрдэм болох бие сэтгэлийн хүч нь их. Жевзэн Милрава мэт хатуужил бэрхшээлийг эдлэж чадсанаар номыг бүтээх бүлгөө. Сэтгэлийн хүч ихтэй нь өөр хийгээд өрөөлийн тусын тулд уйсаж мэтралгүйгээр сэтгэлийн батаар хоосон чанарыг олж улмаар зөв мэдлийг түргэн ургуулахын угийг үлдэх тэргүүтэн юм. Түүний угийг бүтээх. Хэдийгээр номчингууд тэдгээрийг олох нь сайн боловч энэ адил ирэх болоо да хэмээвээс тэр нь магттай ирнэ. Үлгэрлэгээс тариачингууд өрн боловсрохыг мэдснээр хавар хөрөнгө тайлбаж улмаар намар ургацыг нь хураан авдаг шүү дээ. Бид нар ч гэсэн өдгөө энэхүү шүтэн дээрээ тийм боловсролын 8 эрдмийн угийг бүтээснээр асар ариун ерөөлийг байнга талбих ахуул хойд насандаа тэрхүү үрийг магттай иргэшээх нь болоо. Хэрвээ уг нь бүрдэх ахуул үр нь гардаг жам ёс бий. Тэдгээр 8 урт насны уг нь амьтанд хорлол учруулах хийгээд амь таслахыг төвчих, амьтны амийг дарахлах, загсыг буцааж усанд нь тавих мэт амьтны амийг аварснаар хөнөөлийг дэвчих, хоол унд өгөх, өвчтөнд эм өгөх, совилох тэргүүтэн болоо.
Үзэгсэлэнтэй дүрстэй болох угийг эрхмэн төвчээрийг дадуулах амой. Басгүй шүтээнд тодорхой гэрэл өргөх. Лагшин зарлиг тааллын шүтээнийг шүтэх, бүтээх, эвдэрч хэмхэрсэн шүтээнийг сэлбэн засах, түүнчлэн алт хийгээд будаг өргөх, бурхан шүтээнд шин баримтаг өргөхөд, бусдад шин хувцас чимэг тэргүүтнийг өргөх буй за. Өндөр угсаа язгууртай болохын уг нь шарж бай, харж бай, эрдэм удам угсаа, шагшаабаад бэлгүүн бараа бологчд өндөр хэрэгэм зэрэг тэргүүтнэр омогших сэтгэлийг үүсгэхгүй байх юм. Түүнчлэн дээрэмгүй омогшил бүгдийг твцснээр даруухан байх ёстой. Лам багш, хамб хувраг, тэргүүтэн ялгамжаатай орон дор ихэд бишрэнгүй байх хэрэгтэй. Хуургууд өөрөөсөө эрдэм номтой ахмад лам нарт бишрүүллийг үүсгэх ёстой. Эрдэм номтой лам нар өөрсдийн үндэстэй үргэл хүндлэлийг дадуулах гэсэн залуу хуургуудын мөргөл болон үйлдээчнийг хүлээн авах хэрэгтэй. Залуу хүн гэлэнгийн санваар авах үед түүнийг эрх тэгш үзэх ёстой. Хувилгаан лам нарын лагшин хийгээд ном зохиол тэргүүтнийг хүндлэх ёс байдаг шиг ахмад лам нараа машид бишрэнгүйгээр хүндэтгэх нь бурхан багшийн лагшин сэрүүн байх үеийнх мэт ёсчлонгоор үлдэх хэрэгтэй. Төвдийн засгийн газраас огоот алдарсан хүмүүний номын 16 ариун хууль цаазыг гаргасан билээ. Үүнд ахмадыг хүндлэх, ачид эцэг их эрдэмтэн мэрэгдийг хүндлэвээс зохистой орон химээсэн бөгөөд гуйрнч хийгээд өвчтөн мэтийн ядарсан доройтсон нугуудад туслах гих мэт нэн чухал хууль олон бий. Хэрвээ тэдгээр хууль цаазыг мөрдөх аваас орон нутагт амгалан жаргаланг бий болгох эрт урдын цагт эвт дөрвөн амтан хөгшин залуугийн дараалалаар нэг нэгнийгээ хүлээн хүндэтгэж байсан түүхтэй. Эдгээр амьтдын ёс суртахууны үрээр энэтхэгийн Гашийн нутагт амгалан жаргалан машид ихээр гарсан ёсыг Вьетнам ишээс зарлигласан юм. Тэр мэд эвтээ дөрвөн амтан хөгшин залуугийн ирэмбээр нэг нэгнийгээ хүлээн хүндэтгэж байсан мэд бидэн шиг машид гаргагчид түүнчлэн үлдэх аваас үлэмжийн амгалан жаргалан гармуй гэдгийг хэлэх хэрэг юм. Төгс идэл гарахын уг нь лагшин зарлиг тааллын шүтээнд будаг хийгээд шин баримтаг өргөх, гуйсан хүнд идээ ундаа өгөх, хувцас чимэг тэргүүтнийг өргөх, мөн гуйгаагүй хүнд тус хүргэх болоо. Эрдэмтэй хийгээд зовлонгоор нэрвэгдсэн нугуудад тахил болон өргөлийг аль чадхаараа үлдээрэй. Ариун үгийн уг нь үгэндээ сэрэмжтэй байх агаад хилээр үлдэх нүглийг шамдлаар твчих буй за. Хүч чадал эрх ихийг уг нь хамба, лоовон болон чухаг дээд гурав түүнчлэн эцэг их мэт ялгамжаатай орон өөр өөрөөсөө ахмад тэргүүтнийг бишрэнгүйгээр тахих ёстой. Эр хүүсийг авахын уг нь эр хүүсийн төрөлд баясах, бүсгүй хүний гим эрүүг үзснээр түүнд баясахгүй байх. Энэ мэтийн төрлийг авахгүй байвал аштай юу да хэмээх сэтгэлийг үүсгэх. Бүсгүй хүний бие цогцыг хүсэх хүслийг буцаах ёстой. Ислам иджид дог түүнчлэн молом лодоо хийгээд вамбоши болон мандшир нугууд дор бишрэнгүйгээр мөргмүй хэмээн их бодисодва нарын нэр алдрыг өгүүлэх болоо. Түүнчлэн орны хүчир догшдыг муу хэлэх, хөнгөлүүлэх гэж буй амьтдыг аврах тэргүүтэн болоо. Бие сэтгэлийн хүч ихийн уг нь бусад бээр бие сэтгэлээр хийж хүчрэхгүй зүйлийг өмнөөс нь бүтээх, бусдад туслах, бусдыг хүлэх, ташуурдах байх суух аргагүй болгосон зүйлсийг твчих, түүнчлэн өрөөлд идээ ундаа өгөх гэх мэт. Тэгээд ч 8 эрдэм төгөлдөр шүтээн түүнийгээ буйны савнд болох болтугай хэмээх өрөөлийг талбах гэмээн жовужи тэргүүтэн эрт урдын номун хаадуудад лугаа адил болмоо. Хэрвээ та асар ариун өрөөлийг талбахгүй бол тэр нь нүглийн шүтээн болсноор алс бүглүү газрын хаад лугаа адил болж улмаар тийм боловсролын 8 эрдэм төгөлдөр шүтээн түүгээрээ их нүглийн хилэнцгийг бүтээх болё. Тийм учраас бид бүхэн тийм боловсролын 8 эрдэм төгөлдөр шүтээнээ
буйны савнд болгох, ерөөл дор шамдаж үлдэх нь чухал юм. Хэдийгээр мөнх бусын номын аймаг болбоос ихэн дунд адагт чухалч энэхүү баг төрлөختний үест үүлийн өрн бодтой суур тул түүнийг авч орхих дор анхааран авах хэрэгтэй хэмээн зарлигалсан буй за. Үүлийн үрийг санснаар хэрхэн орох буцахыг үйлдэх ёсон. Үүнд хоёр хэсэгтэй. Ерөнхий номыг үзүүлэх, хоёрт нь ялгамжаатай дөрвөн хүчийг үйлдэх ёс болоо. Ерөнхий номыг үзүүлэхдээ та бүхэн тасалгааны үест бясалгал үлдэж байх зур буян хилэнцийн тухай тэгш агуулж улмаар дахин санаарай. Харин тасалгааны завсар, санамсар, мэдэмсэр, сэрэмжээр авах орхихыг гівш вангаажил хэрхэн буян хилэнцийг цагаан хар чулуугаар тоосноор твчил авлагыг зохиож суусан мэтээр үйлдэх ёстой. Бодисодын явдалд оршихугаас хилэнцээс зовлон зүдгүүрэл гармуй. Хичээн түүнээс магад гитлэн химэн үргэлжид өдөр шөнө бээр үүлийн үрийг ямагт санах ёстой. Буйны зүг бүгдийн үндсийг бурхан сүжиг химэн зарлигалсан. Тэгээд ч тэрхүү үндсийг үргэлжид тийм боловсролын үр гэж дадуулах болоо химэн зарлигалсан мэт. Цагаан хар үүлийн үрийг мэдэж үйлдэх аваас үргэлжид санамсар, мэдэмсэр, сэрэмжийг шүтэх буй за. Хэрвээ та бүхэн амь таслах хийгээд худал хийлэх тэргүүтнийг үйлдэхээр шахамдсан ч тэр даруй түүнийгээ зогсоогоорой. Хэрвээ та бүхэн өчүүхэн нүгэл үйлдсэн ч түүнийгээ наминчилж боомдлож үйлдвээс хаан дэлгээсэн захилаас дурдвал аль мэд урд өмнө нь сэрэмжгүй байсан ч алим хожид сэрэмжтэй босон тэдгээр нь үүл лүгэ хагцсан саран мэд үзэгслэнтэй гэжээ. Гаваа Сорпрева тондан дэжид мэт болоо хэмээн зарлигалсныг Бибээр урд бэлтгэл номын үест номлосон буй за. Хүсэл тачаал ихтэй Жунгаво Сорпрева бээр 999 хүнийг алсан. Мажеда бээр дахин үл иргэчийн хутгийг олсон, өөрийнхөө эцгийг алсан. Дижид бээр өөрийнхөө эхийг алсан боловч тэдний хилэнц нүгэл юугэн арилгаж чаджээ. Түүнчлэн та бүхэн урд хураас нь нүгэл хилэнцээ арилгахын зэрэгцээ наминчлал боомдлыг хавсруулснаар анс ихтэй юм а. Товчлуус энэхүү баг төрлөختний үест үүлийн үрийн анхааран авлагын хоригдуулах боомдлыг эрхэмлэн үйлдээрээ. Үүнийг Жовужи гигийн сайтар үйлдэн зохиож байсан түүхтэй. Урд Пан химээх нутагт Судрын аймаг твчлийг хураах Мутар химээх номыг уншдаг. Нэгэн хийгээд Бум химээх Судрыг зарснаар ам зуудаг нэгэн хүн байж гин. Тэр хоёрыг үгсэн хойно эрлэгийн туслахууд нь тэдгээр эрлэг номон хааны өмнө аваатсан ажээ. Гэтэл ном зарж айц зуудаг хүмүүс эрлэгийн эзэнд худал өчсөн гэдэг. Чингисэнд эрлэг номон хаан толиндоо үзтэл номын худалдаачин бээр худалдаж олсон зоосороо вандуу худалдан аваад түүнийгээ газар асгасанд хүүхдүүд унсан вандуунуудыг нь түүж байсан нь тодорхой үзэгдснээр яах ч аргагүй зис тогоонд шидүүлжээ. Харин Судрын аймаг твчлийг хураах Мутар химээх номыг амны уншлаганд уншдаг хүн аврал одуулснаар үхснээс буцаж ам орсон гэлцдэг. Гэвч бодов бээр түүнд хандан та өөртөө тохиолдсон явдлыг бусдад хэлж байгаарай хэмээн захижээ. Бид бүхэн бидний хураасан хилэнц нүгэл хилэнц гэмгүй. Яагаад гэвэл бидний хамб лоовн тэргүүтэн түүнийг мэдэхгүй шүү дээ хэмээн бодож магадгүй. Үүнийг Самадигийн хааны судраас сар од гариг газар унах агаад уул хот балгад газар дэлхий эвдэрч огторгүйч өөр зүйл болон хувирвч бурхан та худал үгийг зарлаглахгүй хэмээн айлцсан мэт. Бурхан багшийн зарлаглсан үүлийн үр нь үнэн бөгөөд хуурмаггүй болоо. Тийм учраас өчүүхэн хилэнцч болов шамшаагдахгүй тул авах орхихыг ёсчлон үйлдээрээ. Үнэн хэрэгтээ бид бүхэн тэргүүлэшгүй цагаас хилэнцтэй нөхөрлөж үйлдсэн учраас түүнийг өчүүхэн халтсан ч ерөндөг болсон дөрвөн хүчээр намжлал боомдлыг ёсчлон үйлдэх хэрэгтэй.
Ялгамжаатай дөрвөн хүчээр хэрхэн арилгах. Эдийгээр бие биер үүний тухай бэлтгэл номын үед номлосон боловч энэ нь маш чухал тул дахин номлож үлдэх нь зүй. Асар хашраан залхах хүч бол урдын үйлдсэн нүгэл хилэнц дор хүчтэй хатуугаар гимшиг сэтгэл агаад энэ нь дөрвөн хүч дотор хамгийн чухал нь юм. Хэрвээ энэхүү хүч байх бол хойд хүч нь зөндөө төрдөг учиртай. Тэгээд ч энэхүү хүч нь үүлийн үр дор сэтгэл итгэмжлэхийн сүжгийг үүсгэснээс харгалзмай. Ерөндөг бүхэн явдлын хүч нь урд айлдсан мэт 6 зүйлийг эрхэмлдэг хэмээн зарлигласан буйзаа. Үүнчлэн эрсний нэр алдрыг өгүүлэх, тогтоол тарин тоолох, судар унших, хоосон чанарыг бясалгах, тахил өргөх, лагшин шүтээнийг бүтээжүүлдэх тус 6 болоо. Басгүй энэхүү хилэнц нүглийг арилгахын тухайд ямар ч болов буйныг үйлдсэн ерөндөг бүхэн явдал хүч мөө. Гимээс дахин буцах хүч нь хожим үүнийг амь насандаа тулсан ч үйлдэхгүй хэмээн боомдлолын сэтгэлийг шүтэх, анхлан гимт явдлыг аштад төвчж чадах нь бэрх боловч язоороос нь төвчж чадахгүй, язоороос нь төвчж харин чадахгүй нэгийг өнөөдөр ч болов үйлдэхгүй юм шүү хэмээн өдөр бүр төвчих хэрэгтэй. Шүтээний хүч нь аврал одуулах болон бидний сэтгэлийг үүсгэх юм. Базар садын бясалгал, тарин хийгээд хилэнцгийг намжлах, судрын эхэнд аврал одуулах болон бодийн сэтгэлийг үүсгэх нь бий тул анс ихтэй. Бидний тэргүүлшгүй цагаас хураасан элдвийн хилэнц болвоос хааны гуу саналууга адил болно. Түүнийгээ бид чинь дөрвөн хүчийн намжлал, боомдлолоор хүчтэй хатуу үйлдвэс амсах магадлал үйлэгч арилгаж чадна хэмээн бэлтгэл номын үест айлдсан шүү дээ. Үүнийгч суралцахын хураангуйгаас зарлигсны дагуу окторгын зүрхний намжлал, хилэнцгийг намжлах судрыг сунаж мөргөхдөө барилдуулж мөн алтан гэрлийн намжлалын судрыг хийгээд зонхов богдын зарилгын цуглуулга дотор буй намжлалын судар тэргүүтнэр үлдхэн дээд арга билээ. Хилэнц намжилж үйлдсэний хойно нүгэл хилэнц маань үйлдэгдэлгүй ариллаа хэмээх хийгээд хоосон чанарт тамга талив бас хилэнцийг арилгадаг сайн арга болоо. Үйлдсэн хилэнцээ тоохгүй болон түүнээс дэмий айн жигээрмших гэмээн ямар ч тус болохгүй. Бид мэтийн анхлан үйлдээчингүүд намжлалыг үйлдвэс анс ихтэй бөгөөд дурдж үйлдсэн тогтоолоос зарлигласан мэт хилэн зарлиж шинжин тодорхой агаад ахин дахин үзэгдэх хүртэл хүчтэй хатуугаар үн удаан үйлдээрээ урд урдсанчлан бид мэтийн эгэл даржин номын бор хуврагууд чойрын ном хаялцах мөн сонсохгүй санахгүй дор суралцах дагсалаар тэмцэлдэх янар хураах арилгахыг утганд үйлдэснээр хилэнцгийг арилгах хийгээд чуулганыг хураах дор одуулах хэрэгтэй. Эрхэм зарлиг дотор ажиглаж үйлдэхийг ажиглан бясалгал гэсэн болохоос бясалгал хэмээснээр зөвхөн уулахад агуйд суухыг хэлдэггүй юм. Хэрвээ бусдыг эрслэн таслахын тухайд ном сурахуул ном дор одохгүй. Тийм ч учраас бид бүхэн ном хаялцахын үед бусадтай тэмцэлдэхийн тухайд бус харин өөрийнхөө сэтгэл үндэстэйгээ тэмцэлдэхийн тухайд байгуулах ёстой. Түүнийг жишиж аваас бидний мэтийн гаргагчид үргэлжид ном үйлдэнхэн суугаа түүнийгээ жинхэнэ номонд уруулах хэрэгтэй. Харин түүнээс бус үлэмжийн номыг үйлдэнэ хэмээснээр аглагт очих шаардлагагүй. Тэгвэл ертөнцийн эгэл хар хүмүүс албаар ном үйлдэх дор хичээх хэрэгтэй болдог шүү дээ. Чухамдаа хар хүмүүст 10 хар нүглийн төвчлийг мутрын авлага дор авах нь бэрх болоо. Бод мөрийн зэргийн дунд төрлөختн тэргүүтэн нь үүлийн үрийг мутрын авлага дор авахын дэлгэрэнгүй номлол хэмээн миний их лам эрдэнэбээр зарлигласан буйзаа. Энэ мутрын авлагыг хэрхэн үйлдэх тухай өгүүлье. Жишээлбэл та бүхэн бөөсийг 2-3-ныхаа завсар хавчуулан алхаар шахамдах ахвал үүнийг үйлдэж болохгүй шүү дээ хэмээн төвчих ёстой. Түүнчлэн худлаа хэлмээр санагдах үедээ хилээ хүлэх хэрэгтэй. Энэ мэтчлэнгээр өчүүхэн хилэнцэгч болов аль чадхаараа төвчиж нэг шан хэмжээтэй буйнэгч болов хураам баймайжин чуулганыг хураахтун. Зарим нь өчүүхэн хилэнцгийг үйлдсэн ч гимгүүдээ дараа намжилж болох юм байлгүй дээ гисгээдэг. Энэ хэрэгтэй анханасаа хилэнцгийг үйлдээгүй байх болон үйлдснийхээ хойно арилгах хоёрын хооронд асар их ялгаа бий. Энэ нь анханасаа хөлөө хуглаагүй байх болон угсны дараа бороолох хоёрын хооронд их ялгамжаатай. Хэдийгээр үйлдсэн хилэнцээ хүчтэй хатуугаар намжилж бомтолсноор тийм боловсролын амсгалыг арилгаж чадахч
Газар мөрийг хэтэрхий удаан олох бөгөөд өдий галын хугацаанд орчлон хорвоо тэнэх тул их хөнөөлтэй. Урьд өмнө нь бид бүхэн энэ насыг өндөрт үнэлдэг байсан бөгөөд хойд төрлийг чухалчдаггүй байсан шүү дээ. Одоо бид нар ном сурснаар чөлөө учрал мөнх бус муу заяаны зовлон аврал одуулах хийгээд өвлийн үрийн номын аймгийг мэдэж авлаа. Улмаар хойд төрлийн тусыг бүтээх хэрэгтэй хэмээснээр үргэлжид түүнийг эрхэмлэх энэ насны ороонго дор сонирхолгүй болсноор мөрийн зэргийн бага төрлөختний зарим нэг онолыг төрүүлэх болж байна. Хэдийгээр та бүхэн онолыг төрүүлсэн ч тэдгээрийгээ ахин дахин дадуулж үлдээрэй. Зонхов богд бээр онолыг төрүүлсэн ч түүнийгээ баттгаж үлдэхийн тухайд шамдаж үлдээрэй хэмээн зарлигласан болоо. Тиймийн тулд би бээр та бүхэн бодмөрийн зэргийн анхны онолыг төрүүлэхийн тухайд үүнийг номдож үлдлээ. Чингиснээр Повонха гэгэн үүнийг дунд зэрэг номдож үлдснээр үлдэх ёсыг товчлон хурааж үзүүлсэн болоо. Урд нь бэлтгэл номыг үлдснээр ламыгаа оройн зулаадаа оршоож улмаар сойрхлыг тайлбаж үүлийн үрийн ерөнхий хийгээд өвөрмөцийн газрын хувиаруудыг дэлгэрэнгүй санаарай. Та бүхэн орох буцхын үйлдвэрийг үргэлжид мотрын авлага дор авч байгаа тул энэ зоригдлыг үлдэх хэрэггүй. Харин та бүхэн тасалгааны завсар үүлийн үрийн номын аймгийг үзүүлсэн үлгэрийн далай 100 үүлийн судар онолыг өгүүлсэн 100 дурдлыг ойр агуулах Винайн ишийн аймгийн 4 судар тэргүүтнийг дахин уншиж үлдээрэй.